Орой мэндэ эрхэмнэр твшгчээ. Та төр цомхон байх, цомхтол хийх тухай оройжин баярлаа гişүүд асуулаа. Өнөөдөр Монгол улсад 16 яам, 22 сайд, 38 агентлаг, 21 үндэстний хороо, 4 зөвлөл, дахиад 4 комисс, за төрийн өмчит компани 119, 118, за орон нутгийн өмчит компани 357 гэх мэтлэн төр данхаагаад байгаа тоо баримтууд нь энд байна. За миний хувьд их хурл дээрээс төрийн процессыг хүн сурталгүй дахин инженерчилж хийх ажлын хэсгийг хариуцж байгаа. Гэхдээ яг энэ дээр чиг үүргээр засгийн газар дээр хариуцж байгаа чиг үүрэг давхарцсан чиг үүрэгтэй төрийн цахим үйлчилгээний газар, төрийн хэмнэлт бүтээмжийн үндэсний зөвлөл, засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, алсын хараа 2050, эдийн засаг хөгжлийн яам, инновац захим харилцаа холбоо хөгжлийн яам. За дахиад дээрэс нь нэмээд бүтээмжийн менежерүүд, хяналтын менежерүүд нөгөө цомхон байна гэдээ дахиад хяналт бүтээмжийн менежерүүд нэмсэн. Өнөөдөр арчилсан намын дараа ган төмөр мэдгдэл хийсэн байна. Төр цомхон байх ёстой, бүгдээрээ л цомхон байх ёстой гэдэг. Тэгээд эргээгээд манай томилсон хүмүүсийг халуул арсыг хуулна шүү. Таны арсыг хуулна гэж штэ. Тэгэхээр энэ яагаад ийм төр том баан байгаа юм бэ гэдэг асуудал чинь өөрөө төрийг эв нэгдэлтэй цаашаа явуулахын тулд том байлгаж байгаа. Улс төрийн намуудын оролцоог л хангахын тулд явж байгаа. Энэ улс төрийн шийдвэр. Тэгэхээр энийг та цомхон байлгаж ийм реформыг хийж чадах уу? За энэтэйгээ холбогдлолтой асуулт байгаа нь та төрийг цомхон байлгана гэд ярьж байгаа мөртлөө сая хэд удаад орж байна. Орон сууцчлалтын банк байгуулна. Төрд банк байгаа штэ, төрийн банк гэдэг. Тэгээ төрийн байгууллагууд, төрийн өмчит компани, төрийн банк нь тузын гишүүний их хурлын гишүүд мэддэггүй. Нодно хуулиараа орж ирээд төрийн өмчит компаниудын тузын гишүүдийг нээлттэй болохыг дэмжээгүй. Бараг 100 гаруй тузын гишүүнтэй юм шиг үлээ. Эрдэнэс Монгол хэдэн тузын гишүүнтэй мэддэггүй. Тэгэхээр энэний цаана дандаа улс төрийн төхөөрөмжүүд явж байгаа. Та энийг өөрчилж чадах уу? Тэгээд энэ олон том бүтцэн хувийн хвшилтэйг өөрсөлддөгөө. За дараагийн асуулт. Өнөөдөр хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын өдөр 6 сарын 12-ны өдөр Баасан жаргал гишүүн танаас аминчлан асуугаарай гэж загсны дагуу асууж байна. Засгийн газрын тогтоолоор хүүхдийн хөдөлмөрийг өвөл хаврын уралдаанд, хурдан мөрний уралдаанд орохыг хориглосон. Гэхдээ энэ хэрэгжихгүй байгаа. Та үүнийг цаашдаа яаж хэрэгжилтийг хангах вэ? Энэ дээр таны байр суурь, таны үзэл бодлыг бас сонсомоор байна. Манай ихэнх гишүүд бас морь үйдэг болохоор Монгол хүний сүлд хиймэр гэж яриад дэмждэг юм блэ. За хариулт өгье. Нэр дэвшигч Зандан Шитрэг дарга. За Жинбаатарын анар гишүүний асуултанд хариулъя. За би чуулган дээр бол цомхон гэхээсээ илүү зохистой төр гэж ярьж байгаа. Зохистой өөрөө чигтаа бүтээмжтэй төрийн тухай ярьж байгаа. Ер нь энэ эрүүл мэндийн салбарч төр, боловсролын салбарч төр, бүтээмж үр ашигын тогтолцоо, гүйцэтгэлийн тогтолцоо гэдэг бол санхүүжилтийн ч үндсэн зарчим байх хэрэгтэй гэж байна. Зохистой гэдэг маань мэдээж одоо сургууль эмнэлгийн тоо нэмэгдээд байна, шинээр бариад байна, тэрний дагаад багш эмчнэрийн тоо даган өснө. Тэгэхээр тэрний цомхон болгоод байх нь юу вэ гэж. Цомхон гэдэг агуулгын нөгөө талд хэрж байгаа агуулга нь digital post буюу одоо захим шилжилтийн зарчмаар хиймэл оюун ухаан захим үйлчлэгээр нэвтрүүлэх замаар илүү өөр ашигтай цомхон бүтцийг бий болгоход бол яг тэр чиглэлээр нь телемедицинээс ахуулаад боловсрол за тэгээд бусад чиглэлүүдийн хүрээндээ ярих зүйтэй гэсэн ийм цомхон чадварлаг өөр ашигтай зохистой юу цомхон гэхээс илүү зохистой гэдэг зарчмыг алсын хараа хөтөлбөрт баримтлсан байна гэж манай гишүүд хэлсэн учраас энэ зохистой гэдэг зарчмаа барих нь зүйтэй гэсэн юм. Зохистой гэдэг нь ингээд зөвхөн богино хугацаанд таалагдахын тулд алга ташуулахын тулд юм бүхнийг цомготгоол байхаас илүү үр дүнтэй байхыг зорилготойгоо биелүүлсэн байхыг зарчмаа болгоно гэсэн энэ агуулгаар тодруулж хэлмээр байна. Тийм учраас орон сууцчлалтын банкуудын орон сууцны корпорац одоо энэ төрийн бүтцүүд байгаа тэр данхаацсан бүтцүүдтэй харьцуулахад илүү хялбар төрийн банкыг ч гэсэн орон сууцны банк болгон төрөлжүүлэх өдөөжхон санхүүжилт, хоршоочлтын санхүүжилтийг ч гэсэн төрөлжүүлэх ийм шаардлагатай уялдуулж хэрэгжүүлнэ. Ийм
шаардлагатай уялдана гэсэн зорилгоор энийг тодруулж хэлж байгаа юм. 53 орн бол ийм тусгай системтэй байдаг. Нэг ялангуяа манайх шиг энэ гэр хороолол энэ барилга төлөвлөлт, газар ашиглалт, за эрэлт нийлүүлэлт нь эмх замбраагүй барилгын материалын үйлдвэрлэлээс ахуулаад барилгын нийлүүлэлт худалдаа авалтын зээлийн схем нь уялдаагүй ийм зохион байгуулалтгүй зах зээлийн бус ийм шахуу ийм зарчим бол үр ашиг багтаа байгаа нь олон улсын туршлагаар нотлогдож байгаамаа. Энтэг Тайланд, Өмнөд Солонгос бол яг ийм зарчмаар илүү үр ашигтай, эффективний үр ашигтай, үр дүнтэй бүтээмжтэй хэрэгжүүлсэн жишг судалгаанууд байгаамаа. За. Чанбаатарын анар гишүүн тодруулж асууя. За та зохистой төр буюу улс төрийн зорилгоор төрийн албаагч улс төрийн албан тушаалтан том байгаа дээр зохистой байлгана буюу яг эрс өөрчлөлт хийж чадахгүй юм байна. Тэгээ энэ хэцүү ойлгож байна. Хоёрдугаар та орон сууцны банк буюу нэмж төр банк байгуулахгүй төрийн банкныхаа тэр чиг үүргийг төрөлжүүлээд орон сууцчлалтын зорилттой болгоно гэж хэлж гин гэж ойлголоо. Би сая таны хариултаас хүүхдийн хөдөлмөрийн талаар таны үзэл бодол хэрэгжилтийг хянах талаар хариултаа авч чадсангүй. За өөр нэг тодруулах асуудал бол одоо өнөөдөр бид нар кибер болон мэдээллийн аюулгүй байдлын асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэхээр хэмжээнд ноцтой болсон байгаа. Та энэ таг чиглэлээр бол нэлээ их ярьдаг хүний хувьд бас үүн дээр анхаарахаас зайлшгүй асуудал үүссэн байгаа шүү. Тэгээ хариултаа авъя. За, зандан шитрэг дараа нэмэлт хариулт өгье. За хүүхдийн хөдөлмөр бол Монгол үндэстний ондоошол ижилсэл соёлтой бас салшгүй холбоотой. Жишээлбэл уралдаанд хүүхд онуулах юм бол Америкт бол энэ болохгүй хориотой. Гэтэл Швейцарт бол хүүхэд цанаар хөлд орохдоо адилхан гулгадаг. Тэнд бас л хүүхдийн эрхийн асуудал альпийн нуруунд дээр гулгаж явдаг. Тэгэхээр энэ үндэсний онцлог ондоошол ижилсэл бол энэ Монгол наадам бол Монгол улсын бас оюуны дархлаа монголчуудын олон мянган жилийн энэ уламжил уялдаатай ийм асуудал энийг одоо хуулиар зохицуулсан харьцаатай. Хуулиндаа тэгээ заасан бүрдүүлж гишүүн тодорхой хэлж байна. За кибер аюулгүй байдлын тухай хууль бол энэ хүүхдийн хөдөлмөрийн конвенц, хүүхдийн эрхийн конвенцуудаар энэ тодорхой хязгаарлагдсан энийг хуулиар зохицуулсан. Энийг засгийн газар бол хууль биелүүлэх үүрэгтэй учраас тэр үндэд хэрэгжүүлдэг. Үлийн уралдаантай энэ ч гэсэн хууль. За гүйцээж хариулъя. За кибер аюулгүй байдлын асуудлаар анар гишүүнтэй санал нэг байна. За энэ зохистой төрийн асуудал гэдэг бол алсын хараа бодлогын баримт бичиг тусгацсан нэр томьёо байгаамаа. Энэ улс төрөөс үл хамааран зохистой үр ашигтай байх асуудлыг тэгж томьёолцсон юм. За тэр кибер аюулгүй байдлаас гадна сошиал мэдээллийн дан, психологийн дааны хэлбэрт cognitive war буюу одоо тань мэдхүү нөлөөллийн үйл ажиллагаанд шилжчихсэн. Ийм учраас кибер аюулгүй байдал, сошиал зохицуулалт, хүний эрхийг хамгаалах асуудал, хэмэл оюун ухаанаар үдирдсэн сошиал медиагийн асуудлууд бол кибер аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг болсон. Энийг зохицуулах шаардлагатай гэсэн тантай санал нэг байна. За Ганбатын Хосоо гишүүн асуулт асууя.